Сайн мэцхан өрх хүмүүдэд үзэгчтэй сүмнээс угаас та бүхэндээ Чехийн 7 хоног мэдээллийн хөтөлбөрийнхөө шинэ дугаарыг хүрэхэд бэлэн боллоо. Хэрв та манаас уг дээрх subscribe товчийг дараагүй бол яг одоо дараарай. Чехийн эрчим хүчний ЧЭС компани газ цахилгааны үнэ буурууллаа. Чехийн эрчим хүчний ЧЭС компани нь 4-р сараас эхлэн хий цахилгааныхаа тогтмол үнийг бууруулж байгаа мэдэгджээ. Тариф шинжлэгдснээр хэрэглэгчид сар бүр хэдэн зуун крон хэмнэх нөхцөл бүрдэж буй аж. Эрчим хүчний бусад компаниуд ч мөн энэ онд нийлүүлэлтийн тарифаа аажмаар бууруулна хэмээн мэдэгдээд байгаа юм. ЧЭС-ийн цахилгааны шинэ тогтмол тарифын дагуу 1 мегаватт цаг цахилгааны нөөтгөө үн 3267 крон болж байгаа юм. Дундаж өрхийн хэрэглээ нь жилд 3.5 мегаватт цаг байдаг гэж үзвэл тариф дээрх байдлаар шинжлэгдснээр тухайн өрх нөөтөө оролцуулаад жилд 1368 крон хэмнэх боломжтой хэмээн ЧЭС компани зүгээс тайлбарласан байна. Мөн газын үн буурч байгаа 1 мегаватт цагийн үн нь 280 орчим кроноор буурч 1367 крон болжээ. Эрчим хүчний Innogy, E.ON зэрэг компаниуд ч мөн энэ оны эхнээс үнэ бууруулж эхэлжээ. Тухайлбал Innogy компани 3 дугаар сараас 1 мегаватт цаг цахилгааны тогтмол үнэ 600 кроноор, хийн үнэ 200 кроноор бууруулсан байна. Мөн ойрын хугацаанд дахин бууруулахаар төлөвлөж байгаа хэмээн мэдэгджээ. Хэдэн 7 хоногийн өмнө E.ON компани 1 мегаватт цаг эрчим хүчнийхээ үнийг 100 орчим кроноор бууруулсан бол Prashka Plinarenska компани хийн үнэ дунджаар 6.1%-аар бууруулсан байна. Чехийн эрчим хүчний компаниуд ийхүү үнэ бууруулж байгаа нь хий цахилгааны үн ерөнхийдөө эрчим хүчний зах зээл дээр буурч байгаагаас үүдэлтэй. 1 мегаватт цаг цахилгааны өнөөгийн зах зээл дээрх үн 85.3 евро буюу 2158 орчим крон байна. Энэ нь өнгөрсөн жилийн мөн үеийнхтэй харьцуулахад 40 орчим хувиар буурсан гэсэн үг. Харин хийн үн бүрч ихээр буурчээ. Өнөөгийн зах зээл дээрх 1 мегаватт цагийнх нь үн 34.5 евро буюу 870 гаруй крон байгаа нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад бараг 2 дахин бага үн юм. Одоо та бүхэндээ 4-р сараас Чех улсад хэрэгжиж эхэлж буй хууль дүрмүүдийг танилцуулъя. Аюултай зан үйлийн улмаас машин жолоодох эрхээ алдсан жолооч нар 4-р сарын 1-ээс эхлэн эрхээ сэргийлэхийн тулд сэтгэл заслын эмчилгээнд хамрагдах шаардлагатай боллоо. Энэхүү залтанд замын хөдөлгөөний тухай хуульд шинээр оруулсан нэмэлт өөрчлөлтөнд тусгагдсан байна. Сэтгэл заслын курсыг Тээврийн яамны харьяаны методический центрум буюу арга зүйн төв удирдан явуулна. Курсэд сууж дууссаныг батлах гэрчилгээг тус төвөөс олгох бөгөөд энэхүү гэрчилгээгээ ашиглан жолооны эрхээ сэргийлэх юм. Дэлгэрэнгүй мэдээллийг методический центрум цэг ЦС сайтаас авах боломжтой. Машины утаа ялгаруулалтын шалгалтыг замын цагдаагийн газар 4-р сарын 1-ээс эхлэн түүрийн аргаар хийж эхэлнэ. Өнгөрсөн жил шалгалтанд орсон машинуудын 70 орчим хувь нь шалгуурт нийцээгүй үзүүлэлттэй байжээ. Энэ удаад шалгалтыг хурдны зам төдийгүй жижиг замууд дээр ч хийх гэнэ. Ингэхдээ сонгож зогсоосон машин дээр дач компьютер ашиглан 20 минутын турш утаа ялгаруулалтын шалгалт хийх юм. 4-р сарын 1-ээс тээврийн хэрэгсэл жолоодохтой холбоотой бас нэгэн журам хэрэгжиж эхэлсэн байна. Чех улсад жолоо барихдаа жолоочийн хариуцлагын даатгалд хамрагдсныг илтгэх ногоон картыг заавал биедээ авч явах шаардлагагүй болжээ. Учир нь замын цагдаа нар даатгалыг онлайнаар мэдээллийн сангаас шууд шалгах боломжтой болсон байна. Цаашлаад хувийн цахилгаан скутерээ унахын тулд жолоочийн хариуцлагын даатгалд хамрагдах шаардлагатай болсон байна. Тодорхойлбол 25 км/цагаас дээш шурдлах чадвартай, эсвэл 25 кг-аас дээш чинтэй бөгөөд 14 км/цагаас дээш хурдлах чадвартай авто хөдөлгүүр бүхий ямар ч хувийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг жолоодохын тулд жолоочийн хариуцлагын даатгалд хамрагдсан байх шаардлагатай болсон байна. Электрон тамхины татварыг 2027 он хүртэл аажмаар нэмэгдүүлэх хууль энэ сараас хэрэгжиж эхэлж байна. Тус хууль нь оны эхнээс хэрэгжиж эхлэх ёстой байсан ч үйлдвэрлэгчдийн зүгээс бэлтгэл хангахад 3 сарын хугацаа шаардлагатай байсны улмаас ийхүү энэ сараас хэрэгжиж эхлээд байна. 2024 онд 1 мл цахилгаан тамхинд ноогдох татвар 2.5 крон, 1 г никотины ууданцарт ноогдох татвар 1.4 крон байгаа бол 2027 он гэхэд тус бүр 1.7 крон болж нэмэгдэх гэнэ. Дараах мэдээ хүргэе. Энэ онд Чехийн хөдөлмөр болон нийгмийн халамжийн тухай хуулиудад хэд хэдэн өөрчлөлт оруулахаар хэлэлцэж байна. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 20,500 крон болж нэмэгдэнэ. Чехийн засгийн газар эх оноос эхлэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг дундаж орлоготой уялдуулан нэмэхээр шийдвэрлснээ мэдгдлээ. Тодорхойлбол 2029 он гэхэд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг дундаж цалингийн 47% тэнцэх түвшинд хүргэх зорилгоор
жил бүр нэмэгдүүлэх аж. Засгийн газрын тооцоолсноор эх онд дундаж цалин 48512 крон хүрэх гин. Тиймээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2025 онд сарын 20500 крон болгон 1600 кроноор нэмэхээр тогтжээ. Цалинтай холбоотойгоор хөдөлмөрийн хуулинд шинээр оруулахаар хэлэлцэж буй бас нэгэн өөрчлөлт нь хамгийн бага амлсан цалин үгүй болгох юм. Чехийн хөдөлмөрийн хуулинд хөдөлмөрийн 8 бүлэг байдаг бөгөөд тус бүрт нь хамгийн бага амлсан цалин тогтоож өгсөн байдаг. Энэ цалин нь 1-р бүлгийн буюу хамгийн бага ур чадвар шаарддаг төрлийн ажилд сарын 18900 крон байдаг бол 8-р бүлгийн буюу хамгийн өндөр ур чадвар шаарддаг ажилд 37800 крон байдаг. Харин шинэ хуулинд тусгаснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг ердөө нэг л дүнгээр тогтоох гэнэ. Энэхүү залтыг бизнесийн зарим байгууллагууд сайшааж байгаа бол эсвэргээрээ үйлдвэрчний эвлэлүүд эсэргүүцэж буйгаа илэрхийлжээ. Засгийн газар тус хуулийг аль болох түргэн батлуулж энэ оны 7-р сарын 1-ээс хэрэгжүүлэхээр зорьж байгаа гэнэ. Гэхдээ эхлээд парламентын доод дээд танхимаар орж батлуулсны дараа ерөнхийлөгч Петр Паул зөвшөөрснөөр хууль хэрэгжиж эхлэх юм. Чех компаниуд ажилтнаа халахад илүү хялбар болно. Чехийн засгийн газар хөдөлмөрийн хуулийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай зүйл болон хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмжтэй холбоотой зүйлд өөрчлөлт оруулахаар хэлэлцэж байна. Одоогийн мөрдөж буй хуулинд Главный працовный помнер буюу хөдөлмөрийн үндсэн харилцаа дуусгар болох тухай мэдэгдлийн хугацаа дор хаяж 2 сар байна гэж тусгасан байдаг. Гэхдээ мэдэгдлийн хугацааг календарын сарын эхнээс тоолж эхэлдэг. Жишээ нь компани ажилтныг халах мэдэгдлээ 4-р сарын 15-нд өгсөн тохиолдолд мэдэгдлийн хугацааг 5-р сарын 1-ээс нь тоолж эхэлдэг бөгөөд ажилтан 5-6-р сард бүтэн ажиллах эрхтэй гэсэн үг юм. Тэгвэл үүнийг өөрчилж ажилтан эсвэл ажил олгогч хөдөлмөрийн харилцааг дуусгар болгохоор шийдсэн тохиолдолд мэдэгдэл өгсөн өдрийн маргаашаас нь шууд мэдэгдлийн хугацааг тоолж эхэлдэг болохоор хэлэлцэж байгаа гэнэ. Энэ хөдөлмөрийн зах зээл дээр шилжилт хөдөлгөөнийг илүү уян хатан болгоно гэж засгийн газар үзэж байгаа юм. Мөн асуудалтай ажилтныг бүрч богино хугацаанд халах боломжтой болох талаар ярьж байна. Засгийн газрын дэргэдэх үндэсний эдийн засгийн зөвлөлийг үзэж байгаагаар асуудалтай ажилчид буюу тогтмол муу гүйцэтгэлтэй байдаг ажилчид хөдөлмөрийн сахилга батыг ноцтой зөрчөөгүй л бол ажлаас салах бараг боломжгүй байхаар одоогийн хууль нь тусгасан байдаг гэнэ. Тэгвэл ажилтан үүргээ биелүүлээгүй эсвэл доголдол гаргасан тохиолдолд ажил олгогчийн зүгээс ажлаас халах мэдээллийг 1 сарын хугацаатай өгөх боломжтой болохоор хөдөлмөрийн яам ярьж байна. Цаашлаад компаниуд ажилтныг халахдаа ямар үндслээр халж буйгаач тайлбарлах шаардлагагүй болж мэдхээр байна. Ажил олгогч нь ажилтныг халахдаа эрүүл мэндийн асуудлаас болж бүтцийн өөрчлөлтөөс шалтгааж эсвэл ажил гүйцэтгэлээс үүдэлтэй гих зэрэгээр шалтгаанаа заавал мэдэгдэх ёстой гэж одоогийн хуульд заасан байдаг. Энэ залт нь ажилтныг ажлаас чөлөөлөх үйл явцыг хөндрүүлж удаашруулдаг гэж хөдөлмөрийн яам үзэж байгаа тул тус заалтыг хасах талаар ярьж байгаа гэнэ. Гэвч халах шалтгааныг дурдахгүй байж болно гэдэг заалт Европын холбооны аль ч улсын хөдөлмөрийн хуулинд байхгүй хэмээн үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны зөвлөх Яна Малачкова шүүмжилжээ. Тэгвэл шалтгаан дурдаагүй гэхэд төлбөрийг компаниуд өөр хэлбэрээр төлдөг байхаар зохицуулах саналыг засгийн газар гаргасан байна. Тодорхойлбол ажил олгогч нь ажилтныг шалтгаангүйгээр халсан тохиолдолд хөдөлмөрийн эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмжийг 2 дахин нэмж төлнө гэсэн саналыг дэвшүүлжээ. Эдгээр нэмэлт өөрчлөлтийн төслийг одоогоор шинжээчдэс бүрдсэн ажлын хэсгүүд хэлэлцэж байгаа бөгөөд энэ ондоо багтаан батлуулахаар төлөвлөж байна хэмээн хөдөлмөрийн сайд Мариан Юречка мэдэгджээ. Нийгмийн халамжийн системд оруулахаар хэлэлцэж буй өөрчлөлтүүд. Чехийн хөдөлмөр нийгмийн хамгааллын яам бас нэг томоохон хуулийн төсөл дээр ажиллаж байгаа нь нийгмийн халамжийн тухай хууль юм. Хамгийн олон хүн хамрагддаг 4 төрлийн халамжийг нэгтгэж түүнд хамрагдах шалгуур болон халамжийн дүнг өөрчлөлөөр энэхүү төсөлд тусгажээ. Орон сууц, хүүхэд, амжиргааны тэтгэмжийг хамарсан нэгдсэн тэтгэмж буюу Съединенная давка нь халамжид хамрагдах процессыг илүү энгийн болгохоос гадна хөрөнгийн үнэлгээг илүү нарийн хийх боломжийг бүрдүүлнэ гэж засгийн газар үзэж байна. Хөдөлмөрийн яамны тооцоололоор энэхүү тэтгэмжид ойролцоогоор 400 мянган өрх буюу 850 мянган орчим иргэн хамрагдах гэнэ. Хэн энэхүү халамжид хамрагдах вэ? Халамжид хамрагдахаар өргөдөл гаргагч нь ажил эрхэлдэг эсвэл идэвхтэй ажил хайж байгаагаа нотлох шаардлагатай. Тэтгэмж нь орлого болоод ажил эрхлэлтийн байдлаас хамаарсан шатлалтай байх юм. Үл хөдлөх хөрөнгө, тээврийн хэрэгсэл, хад халамж зэрэг хөрөнгийн үнэлгээ нь мөн халамжид хамрагдахад нөлөөлнө. Тодорхойлбол амжиргааны доод түвшнөөс дээд тал нь 143 дахин их орлоготой өрхүүд тус халамжид хамрагдах боломжтой. Мөн өргөдөл гаргагч өрх нь дээд тал нь 2 үл хөдлөх хөрөнгө, 2 машинтай байж болох ба хадгаламжиндаа дээд тал нь
400 мянган коронтой байж болно. Халамжийн системд реформ хийх энэхүү хуулийн төслийг одоогоор хөдөлмөрийн яамны хэлтс хоорондын хяналтаар оруулаад байна. Энэ ондоо багтаан парламентаар батлуулж 2025 оны 1-р сараас хэрэгжүүлж эхлэх зорилготой байгаа хэмээн яамны сайд Мариан Юрочка мэдэгджээ. Хууль хэрэгжиж эхэлснээр халамжийн системийн шилжилт эхлэх бөгөөд уг шилжилт нь бүрэн хийгдэхэд 6 сарын хугацаа шаардлагатай гэнэ. Господарские новины хэмээх Чехийн бизнесийн цахим сэтгүүлийн эдийн засгийн таймч Юлия Христкова энэхүү хуулийн төслийн талаар өнгөцсөн харвал шинэ систем нь их өгөөмөр харагдаж байна. Өөрсдийн гэсэн 2-2 орон сууцтай, 2 машинтай тэрч байтугай хадгаламжиндаа багагүй мөнгөтэй өрхүүд энэ халамжинд хамрагдах боломжтой байх нь. Ингээд бодохоор Чех улс нь нийгмийн халамжийн маш өргөн сүлжээтэй болсон гэж дүгнэж болохоор байна. Нөгөөтэйгүр Чехэд ажилгүйдийн түвшин доогуур байгаа энэ үед нийт хүн амын 8.5% нь төрөөс нэмэлт мөнгө авах шаардлагатай байгаа бол ямар нэг зүйл буруу байгаагийн л илрэл хэмээн бичжээ. Словакчууд Украины даанаас залхасныг Словакийн ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүн илэрхийллээ. Словакчууд 4-р сарын 6-нд шинэ ерөнхийлөгчөө сонголоо. Энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгуулийн 1-р үе 3-р сарын 23-нд болсон бөгөөд энэ үеэр нэг ч нэр дэвшигч 50-аас дээш хувийн санал авч чадаагүй юм. Хамгийн их санал буюу 42.5% саналыг Бидан нэр дэвшигч Иван Корчак авсан бол удаах байранд 37% санал авсан Словакийн одоогийн засгийн эрхийг барьж буй эвслээс нэр дэвшигч Петер Пелегрини орсон байна. Эдгээр нэр дэвшигчдийн хоорондын өрсөлдөөн буюу сонгуулийн 2-р үеийн санал хураалт 4-р сарын 6-нд болсон юм. Ингээд үр дүнд нь Корчак 46.87% санал, Пелегрини 53.12% санал авч Словакийн боловсролын сайд, ерөнхий сайдаар ажиллаж байсан Петер Пелегрини шинэ ерөнхийлөгчөөр сонгогдлоо. Словакийн ерөнхийлөгч болоход нэг алхам дутсан Иван Корчак нь Словакийн гадаад хэргийн сайд, Америкийн нэгдсэн улс дахь элчин сайдаар ажиллаж байсан бөгөөд Европын холбоо болон НАТОг дэмжигч юм. Тэрээр миний сэтгэл үнэхээр гонсоож байна. Гэхдээ би тамирчны сэтгэл зүйтэй. Тиймээс үр дүн хүлээн зөвшөөрнө хэмээн сонгуулийн үр дүн гарсны дараа мэдээлэл хийжээ. Түүнчлэн Корчак ялалт байгуулсан Пелегринид баяр хүргээд шинэ ерөнхийлөгчийг үндсэн хуульд заасны дагуу үргээ гүйцэтгэж намаас хараат бус байна гэдэгт найдаж байгаагаа илэрхийлсэн юм. Хэдийгээр өрсөлдөгчдөө баяр хүргэсэн ч тэрээр бид үзэн ядалтыг түгээж хүсэл тэмүүллийг нухчиж өрсөлдөгчөө дайн дэмжих хэмээн гүтгсэн хүн ерөнхийлөгч болж болдгийг харлаа хэмээн хоолой чичрүүлэн хэлжээ. Иван Корчак нь Орос-Украины асуудал дээр Украиныг дэмжсэн байр суурьтай байдаг бөгөөд Украиныг дэмжихэ болох нь инх тайвныг авчрахгүй. Харин Орос ялахад хүргэнэ гэж хэлж байжээ. Тэгвэл сонголт ялалт байгуулсан Петер Пелегринийн эсрэгээрээ саналаа өгсөн нийт иргэдтэй талархаж буйгаа илэрхийлээд би Словак улсыг дайны талд бус инх тайвны талд үргэлж зогсдог байлгахын тулд бүхнийг хийх болно. Иргэдийнхээ амьдралыг дээшлүүлэх зорилгоор хийж буй засгийн газрын ажлыг дэмждэг ерөнхийлөгч байна хэмээн мэдэгджээ. Петер Пелегрини ялалт байгуулсанд Украиныг дэмжигчид ундууцаж байна. Энэ талын хэвлэл мэдээллийн хэрэгсэл дээр гарсан мэдээний гарчгаас л шуудхан харагдаж байлаа. Тухайлбал CNN, BBC зэрэг агентлагууд Словакийн ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнгийн талаар мэдээндээ ялалт байгуулсан Пелегринийг Оросыг эсвэл Путинийг дэмжигч хэмээн цоллож бичсэн байлаа. Харин Пелегринийг сонгосон Словакийн иргэд сошиал орчинд Пелегрини бол Оросыг дэмжигч биш, Словакийг дэмжигч хэмээн бичсгэжээ. Оросын холбооны улс Европын 50 гаруй улс төрчдөд зөвлөлт холбоот улсын үеийн хөшөө дурсгалыг буулгасан хэрэгээр эрүүгийн хэрэг үүсгэжээ. Чех, Польш, Латви, Литв, Эстони гэсэн 5 улсын нийт 50 гаруй албан тушаалтанд зөвлөлт холбоот улсын үеийн хөшөө дурсгалыг устгасан хэрэгээр эрүүгийн хэрэг үүсгэж буйгаа Оросын холбооны улс мэдэгдсэн байна. Үүнд Эстоны дотоод хэргийн сайд Лаури Лаанамец, Латвийн эдийн засгийн сайд агсан Янис Виттенбергс, Батлан хамгаалах комиссийн дарга Юрис Ранканс, Литвийн парламентын гишүүн Повилас Урбши, Чехийн парламентын гишүүн Праг 6 дүүргийн захирагч агсан Ондше Колаш болон Праг 6 дүүргийн одоогийн захирагч Якуб Старак нар багтсан байна. Оросын холбооны улсын эрүүгийн хуулийн 243-ийн 4-т заасны дагуу эх орон түүний ашиг сонирхлыг хамгаалахын төлөө амь өргөцсөн. Эсвэл Оросын цэргийн амжилтанд хувь нэмэр оруулсан цэргийн Оросын холбооны улсын газар нутагт болон хилээс гадна орших буулш дурсгалыг устгасан эсвэл гэмтээсэн хэрэгт дээр хүмүүсийг буруутгаж байгаа гэн. Ийм гэмт этгээдийг 5 хүртэлх жилээр хорих ял ногдуулна хэмээн тус хуульд мөн заажээ. Дээр дурдсан Чехийн албан тушаалтнуудын хувьд Ондше Колаш нь 2020 онд Праг 6 дүүргийн захирагчаар ажиллаж байхдаа тус дүүрэгт 1980 оноос хойш сүндэрлэж байсан зөвлөлтийн маршал Иван Коневийн хөшөө буулгах шийдвэр гаргасан юм. Энэхүү шийдвэрийг нь тухайн үед Оросын холбооны улсын эрх баригчид буруу шааж буйгаа мэдгэхийн сацуу хөшөөг
Москва руу илгээхийг хүссэн удаатай. Ингэхдээ Москва руу тээвэрлэх зардлыг Оросын холбооны улс даахыг ч санал болгож байжээ. Хариуд нь тухайн үеийн Чехийн гадаад хэргийн сайд хөшөөг яахан Чехийн тэр дундаа Праг хотын захиргааны дотоод асуудал бөгөөд Чех улсад Оросын холбооны улсын хууль үйлчилдэггүй гэдгийг анхааруулад хөшөөнд хүндэтгэлтэй хандах болно хэмээн батлан хэлж байсан юм. Хөшөөг буулгасны дараа Төв Бохемийн Мнишице дэх агуулгад байрлуулсан бөгөөд Праг 6 дүүрэг 20 дугаар зууны дурсгалд зориулсан музейг барьж дуусгараа тус музейд хөшөө байрлуулна хэмээн мэдэгдсэн. Харин Коневийн хөшөө байрлаж байсан Интербригади талбайд дэлхийн 2 дугаар дайны төгсгөлд тулалдаж байсан хүмүүсийн хүч чадал, эр зоригийг хүндэтгэх интерактив байгууламж барихаар болсон бөгөөд энэ нь 2026 онд бэлэн болох гэнэ. Хятадын онлайн худалдааны Temu компанитай холбоотой хууль эрх зүйн асуудлууд үүсч эхэллээ. Хятадын онлайн дэлгүүр Temu нь Европын зах зээлд хүч түрэн орж ирээд удаагүй боловч хууль эрх зүйн болоод ёс зүйн асуудлууд дагуулад амжжээ. Тухайлбал хэрэглэгч интернетээс бараа бүтээгдэхүүн хаахад Temu бүтээгдэхүүнээ өөр онлайн дэлгүүрийн дүрээр үзүүлээд түүнийг нь хэрэглэгч сонгох үед өөрийн вебсайт руу шилжүүлэх байдлаар хэрэглэгчийг хуурч байна хэмээн Чехийн бизнес мэдээний сайт E15.cz бичсэн байна. Энэ нь худалдан авагчдыг төгөрөгдүүлж бухимдуулахаас гадна дотоодын бизнес эрхлэгчдэд ч муугаар нөлөөлж байгаа аж. Жишээ нь хоньны носон бүтээгдэхүүний Овечкарна онлайн дэлгүүрийн захирал Ондшей Махалагийн мэдгдснээр Temu нь саяхан Овечкарна брендийн нэрийг зөвшөөрөлгүйгээр зар сурталчилгаанд ашигласан явдал гарчээ. Мөн Чех брэнд Woohoo-ийн нэрийг дээрх байдлаар ашигласан гэнэ. Үүнийх нь хариу тус брэнд Temu-гийн эсрэг хуулийн арга хэмжээ авч эхэлжээ. Эхний ээлжинд тэд Woohoo-ийн худалдааны тэмдгийн бүх хувилбарыг эзэмшдэг гэдгийг Google компанид мэдэгдээд энэ брэнд нэрийг Temu сурталчилгаанд ашигласан тохиолдолд хайлтын систем дээрээсээ блоклохыг хүсжээ. Энэ мэтээр худалдааны тэмдгийн эрхийг зөрчиж хэрэглэгчдийг төвөрөгдүүлж байгаа нь хуулийн хариуцлага ногдуулах үндэслэл болж байна хэмээн Седлакова хуулийн фирмийн хуульч Тереза Форманова тайлбарласан байна. Харин Temu-гийн зүгээс хуулийн хүрээнд зар сурталчилгаагаа хийж байгаа гэж мэдэгджээ. Бид зар сурталчилгаагаа зохих дүрм журмны дагуу бусдын эрхэд халдахгүйгээр хийхийг үргэлж хичээдэг. Ямар нэг асуудал гарвал бид шуурхай арга хэмжээ авч асуудлыг шийдвэрлэдэг. Одоогоор дээр дурдсан асуудалтай холбоотой шүүхийн нэхэмжлэл бидэнд ирээгүй хэмээн Temu-гийн хэвлэлийн төлөөлөгч Сабина Наалим мэдгдсэн байна. Дээрх асуудлаас гадна Чехийн захим худалдааны холбооноос саяхан Temu-г Европын холбооноос тогтоосон журмын дагуу хямдрал хөнгөлөлтийг тооцож сурталчлаагүй. Гэрээнд гомдол гаргах буюу гэрээнээс татгалзах боломжийн талаар хангалттай мэдээллээр хэрэглэгчийг хангаагүй гэж гомдол гаргасан байна. Чехийн 7 хоног мэдээллийн хөтөлбөртэй хамт байгаа та бүхэнд баярлалаа. Зуны дэлгэр цаг ойртож байгаа тул одоо та бүхэндээ Чехэд байдаг жимс үнгүй төвж болох газруудын талаар мэдээ хүргэе. Чехийн иргэдийн сайн дурын үндсэн дээр байгуулагдсан На Овоце хэмээх төрийн бус байгууллага нь сүүлийн 5 жилийн хугацаанд олон нийтийн өмчөд харьяалагдах жимсний моддын байршлын мэдээллийг хэдэн мянган сайн дурахны дэмжлэгтэйгээр цуглуулжээ. Та бүхэн map.cz На дундуур зураас Овоце CZ сайтаас энэхүү жимсний модны байршлын зургийг харах боломжтой. Эндээс та жимсний модыг газрын зураг дээрх байршлаас нь гадна дуртай жимсээрээ ялхан хайх боломжтой. Зөвхөн Праг хотод л гэхэд нийтийн өмчийн 70 гаруй жимсний цэцэрлэг байдгийг та мэдв үү? Нийтдээ 133 га талбайг эзлэх эдгээр талбайд 2010 оноос хойш 6000 гаруй жимсний модыг тарьсан байна. Эдний дунд хамгийн түгээмэл буюу 30%-ийг нь эзэлдэг жимсний мод бол Инторын мод. Үүний араас алюминий мод 25%, чавганы мод 19%, лирний мод 11%-ийг нь эзэлдэг. На Овоце байгууллага нь жимсний модны газрын зургийг бүтээгээд зогсохгүй, эдгээр моддыг арчлах, хамгаалах, шинээр мод тарьж ургуулах зэрэг маш олон ажлыг хийдэг гэнэ. Мөн жимс түүх, дарах, мод тарих сонирхолтой хүмүүст зориулсан сургалт болон бусад сонирхолтой арга хэмжээг тогтмол зохион байгуулдаг гэнэ. Үүнээс гадна тус байгууллага нь удахгүй Пражская овоцны сады буюу Прагийн жимсний хүрээлэнгүүд хэмээх ном гаргах гэж байгаа юм. Энэхүү номонд Праг хотод байрлах хамгийн гоё 15 жимсний хүрээлэнгийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг багтаажээ. Тус байгууллагын талаар дэлгэрэнгүй мэдээллийг На дундуур зураас Овоце.cz сайтаас гадна Facebook, Instagram дээрх На Овоце хуудасаас авах боломжтой. Танд манай мэдээ таалагдж байвал subscribe товч дээр дарж санаас үгийг дагаарай. Энэ 7 хоногийн мэдээллийг их сурвалж Чехийн телевиз, Expats.cz, Novinky.cz, Idnes.cz, Prague Morning.cz